Монгол банкнаас үндэсний баялагын сангийн тухай хууль зааснаар ирээдүйн өв сангийн хөрөнгө 3.9 төгрөгийг бодлогын үгээс баггүй одоо хуваар хүүг тооцож одоо гадаадын банк санхүүгийн байгууллагад одоо өсгөнө гэсэн залт байгаа. Тэгэхээр нэгдүгээрт энэ ирээдүйн өв сангийн хөрөнгө хэдэн төгрөгийг ямар банкудад хэдэн хувийн хүүтэйгээр хэдэн жилийн хугацаатай хадгалж за ямар одоо үр шим хүүгийн одоо өгөөж бидэнд оногдож байгаа вэ? Нэг. Хоёрдугаарт нь үндэсний баялагын сангийн төрөлцсөн сангуудаас энэ зээлийн одоо их үүсвэр буюу дотоодод одоо зээлийн их үүсвэрийн дутагдaltaй байгаа учраас энийг одоо дотооддоо гаргаж хөрвүүлэхэд хууль эрх зүйн болоод бусад бодлогын шинжил хийхэд Монгол банкнаас ямар байр суурь баримталж байгаа вэ? Тухайлбал ирээдүйн өв сангийн одоо хуримтлагдсан хүү өссөн энэ хүүг хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэл рүү одоо яг ирээдүйн өв сангийн агуулгаар нь шийдвэрлэх ямар одоо судалгаа ийм тооцоолол санал байна та бүхэнд. Тэгэхээр надад бол хуулийн заалт бол тайлбарлаад хэрэггүй. Энийг бол би бүрэн уншсан байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 2030 он хүртэл энэ хөрөнгийг аривжуулна гэж заасан байгаа. За тэрийг мэдж байгаа. За энэ хуулинд өөрчлөлт оруулж энэ мөнгийг одоо дотооддоо эргэлтэнд оруулах боломж байгаа юу? За дараагийнх нь хуримтлын сангийн одоо хөрөнгөөр ипотекийн зээлийн их үүсвэр болгож ашиглаж байгаа. За энэний талаар маш одоо товчхон мэдээлэл. Энийг цаашид яаж өөрчлөх санал байгаа вэ? Гуравдугаарт нь энэ дотоодод одоо зээлийн их үүсвэр дутагдaltaй байгаатай холбогдуулаад ямар одоо хаанаас аль одоо их үүсвэрээс улсын төсвөөс гадна үндэсний баялагын сангаас за бусад их үүсвэрээс яаж одоо дотоодын ялангуяа энэ хөнгөлтөө зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлж чиглэлээр одоо бодлого авч хэрэгжүүлэхээр тооцож байгаа вэ? Ингэхгүй бол үндсэндээ ингээд одоо зээлийн үг бууруулах энэ тогтоолын төслийг одоо хилцэж байгаатай холбогдуулаад энэ одоо ажлын хэсэг бол ажилласан байна. Тодорхой одоо саналуудаа гаргаж одоо дүгнэлтэд дэвшүүлсэн байна. Өөрсдөөс одоо шалтгаалх зүйлүүдээ энэ тогтоолоор тусгасан байна. Гэхдээ энийг амь оруулдаг зүйл нь энэ зээлийн их үүсвэрийг ялангуяа хөнгөлтөө зээлийн их үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ? Тэгэхгүй бол энэ бизнес эрхлэлийн аж ахуй эрхлэлийн гэсэн одоо жирийн иргэд жирийн одоо Монгол өрх айл энэ одоо өндөр үүтэй зээлийн одоо дарамтны дүр орж дууслаа. Одоо тухайлбал банк улсын одоо зээл маш өндөр байна. За энэ дээр ямар За хариулъя. 6 номерын микрофон. Бадам сүрэн гишүүний асуултад хариулъя. Сүүлийнх нь асуултаас эхлээд хариулаад явчих. За банк ус санхүүгийн байгууллагаас банкуудтай харилцаж байгаа харилцааг зохицуулсан Төв банкны ерөнхийлөгчийн тушаал гарсан. Энэ хүн тушаалаар банкны одоо зээлийн багцад банк ус санхүүгийн байгууллагын авч ирсэн зээлийг бол дахиж нэмж олгохгүй байхаар бол тушаалд гаргаад арилжааны банкудаас банк усуудад их үүсвэр олгож тухайн одоо тийм дамжуулан зээлийг бол хийхгүй. Энэ дээр бол зогсоосон гэж ойлгож байна. За тэр хөнгөлөлтөө их үүсвэртэй холбоотой асуудал бол энэ бол хэд хэдэн хөнгөлөлтөө их үүсвэртэй буюу одоо хөнгөлөлтөө нөхцөлтэй зээл бол хэрэгжиж байгаа. Дийлэнх нь бол засгийн газрын татаастай зээл байдаг. Төсөвтөрөө суулгаад төсөвтөрөө татаастай буюу зээлийн үгэнд дэмжлэгийн тавиад тэр арилжааны банк өөрийн их үүсвэрээр болгож байгаа. Түүнээс биш Төв банкны зүгээс ямар нэгэн хэлбэрээр төсвийн шин чанартай санхүүжилт хийж арилжааны банкудаар дамжуулж ямар нэгэн салбар тэмцэн үйл ажиллагаа явуулахгүй. Энэ бол хуулиар хоригтой. За ирээдүйн сангийн хөрөнгө бол Монгол банкн дээр ирээдүйн сангийн валютын даасанд барьждаг. Энэ мөнгийг бол Төв банк өөрийн гадаад валютын албан нөөцийг удирдах хүрээндээ олон улсын санхүүгийн одоо зах зээл дээр байршуулж явдаг. Энэ дээр бол дийлэнхтэй Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банкны одоо санхүүгийн хэрэгслүүд болон одоо хятад Америк нэгдсэн улсын засгийн газрын одоо бондуудыг бол худалдаж авч байршуулдаг. За хуримтлын болон хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн одоо Монгол банкн дэх төрийн сангийн нэгдсэн даансанд байршуулдаг. Энэ дээр бол хуримтлын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бол бодлогын үгээс багагүй хэмжээний хүү тооцож явж байгаа. Хуримтлын сангийн хөрөнгө гэдэгт бол өнгөрсөн 24 оны
5 дугаар сард бол 497 тэрбум төгрөг шилжиж орж ирсэн байгаа. Энэ дээр бол иргэн бүрийн одоо өөрийнх нь дансанд байгаа хэмжээнд нь тухайн үеийн бодлогын хүүгээр бол хүү тооцогдоод явж байгаа. Энэ мөнгийг бол хуулинд заасны дагуу ипотекийн зээлийн санхүүжилтүүд бол зарцуулсан байгаа. Ер нь бол үндэсний баялагын сангийн хуулиар энэ мөнгийг хэрхэн зарцуулах тухай нарийн зохицуултыг бол хуулиар зааж өгсөн. Одоогийн байдлаар бол мөнгөн хөрөнгийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтөд л зарцуулаад байна. Яг одоогийн байдлаар бол үндэсний одоо баялагын сангийн хуримтлалын санд нэмж одоо үндэсний баялагын санд төсөв төвлөрүүлж мөнгөн хөрөнгө төвлөрүүлж байгаа Эрдэнэс Монгол болон бусад одоо уул уурхайн чуу нэгжүүдээс бол мөнгө одоогоор орж ирээгүй юм байна. Энэ оны одоо 9 дугаар сард үндэсний баялагын санд бол 25 оны санхүүжилт орж ирнэ гэсэн бол хүлээлттэй байгаа. Ер нь бол Төв банк зээлийн хөв бууруулахдаа бол илүү уян хатан байж хууль хяналтын одоо эрх зүйн орчныг боловсронгуй болгох, их усрын зардлыг бууруулах чиглэлээр зээлийн хөвг тодорхой түвшинд хүргэж бууруулах тийм боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бол мэдээж бодлогын арга хэмжээнүүд аавна. Гэхдээ бас нэг зүйлийг нэмэт хэлэхэд зээлийн хүү гэдэг маань нэг талдаа төгрөгийн худалдаа авах чадвар байдаг. Худалдаа авах чадвар байдаг. Буюу Монгол төгрөг хэрэг ямар үн цэнтэй байгааг нөгөө талаараа илтгэдэг. Тэгэхээр бас зохиомлоор механик аргаар хадгаламжийн хүү болон зээлийн хүү, их усрын хүү механик аргаар бууруулах юм бол энэ эргээд инфляц болон төгрөгийн худалдаа авах чадварт маш сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн бол яг тийм тохируулахтай бодлогын арга хэмжээ авч ажиллана гэж бол төлөвлөж байна. За, Бүрвжарын сайн зэрэг гişүү асуулт асууя.